Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Fast lane when I pass in the street, bag of money in the passenger seat. Simcoe's been asking for me. Нэг хоёр. Ороо мэндэ цаваа амтд байна. Шаас. Зараа ч юм уу, өдөр ч юм уу. Энэ үйлчлэг хязаа орох юм байна. Тэр үеийнх нь мэд шүү. Окей. За тэгэхээр ээлжид нэг хангу киногоо та нарынхаа хүсэл тачаал нийцүүлэн хүрэхэд бэлэн босоод байна. Энэ хүү кинонд 2024 онд нээлттэй хийсэн Богота хэмээн нэрийдсэн онц сонирхолтой кино гэж тарах нь шүү дээ. Бид юу хийхээ мэдж байгаа шиг та нар ч бас юу хийхээ мэдж байгаа. Тийм биз? Юу мэдэхгүй гэж. Би яагаад нөгөө маний дахисан тэр хурууга тийш. Тентар. Зөв. За, дарснууд нь цаашаа явцгаая. Let's go. 1997 онд Солонгос улс өр зээлэндээ баригдаад ард иргэд нь шал долоохон холгүй болж байсан цэвдэг үе өмдгүүдаа. Үснөөсөндөө баригдсан хүү ээж автагаа улсаасаа оргон зайлж амьдрах аргаа хайж Колумбод ирсэн байж. Гэмт хэрэг тавалцаагаал тохиож байдаг ороо бусгаа улсад ирээд за ямар атсан таглаагаа хийж амзуух вэ? Ухааны бодцсон сажилж явсан чинь модонсон залуу ирчээл харааш шагаад байхаар нь хаалгаа төгж шаасан чинь цонх хаах шагаад бууга амруу хөхүүлж шахам тулгаж байгаад цүнх аваа зүгчлээ. Маажигаал ардаас нь гүүгэл яаж гүйцэвтэй байсан та. Ингээ дуус. Мөнгөтэй цүнхтэй паспортуудаа алдаашаасаа. Дими орилохоос өөр арга байхгүй л дээ зайлвал. Вьетнамын дайнд цуснажоо урсгалсаж явсан нутгийн ах хүү дээр ирээд цуг гой шаялдаа өгөө. Өнгөрсөн үеэд урсаад манийга бизнестэй авчилдаа гэдэг. Өгөлж нэг юм ажлын бараа харах болд. Нөхсө байтугай танихгүй хөнгөө болсон нутгийн ах Солонгосоос бараа авчираад энд шагал зардаг өвгөөж. Мэдээж ямар ч татваргүйгээр хууль бусаар оруулж ирд юм байна л да. Аав нь нас өдөр хэвийгээд нэгэн төвгөрсөн тул ажилд дүүхүүл орохоос өөр аргагүй. Este es el que va a trabajar aquí. Ээж нь хоёрын үйлдвэрт автан суухаас өмнө хийж байсан ажлаа хийгээл. Аав нь нэг ажил олсон ухаантай ч гэсэн архиухаас өөр эрдэмгүй гутран феста олсон байдаг юм л та. Өдөр хоног өнгөрөөд ажил мажлыг бол асуудалгүй хийждэг болчоод эргээд харсан 3 жил өнгөрөө шатсан байт юм шүү. Чацах тух шиг л хурд өнгөрчтэй. Ах хөөбөр казинод өндөж байдаг бүр нэг тийм угжирдсан ардаас нь манер хөөцөлдөж олж авдаг юм хаашийн харсан ч бас эвгүй нөхөр болохоор шинжтэй болохоор нь жир нь ахыхад иргэд ажиллаач гэд санаа тавих маяг ороод ирлээ шүү. Бараа нааш цааш суудаг ажлыг нь хариуцдаг өөрийгөө жинхэнэ цусны Европ гэж боддог хангуг залуугийн доор ажлыг нь нууглалцахаар ордог юм байна. Замдаа таарсан зэрэг сагдаа болгоныг ээлдэв 7 зүйлээр авилгацаар байгаад ямар ч асуудалгүй болцаахгүй. Тэгс нэг өдөр эвгүүтэд цагдан шалгаад эхлэхээр нь гөлөг гэж яа зүгээр байхвд баригдаж шорон шааж ухаар зүгтчихээ гэд ачааны машина унаа зайлах гэсэн чинь ард нь байсан бандажнууд хорвоогоор нэг цацраад бандажаар бороо орчуу яав гэмээр. Тааш тэгээд 1000 тэмцээд 2-5-аагаар хаа үрхэвдээ баригдаад гяндан шангаа алдж байхдаа карбонаасаа хадгалсан 2 бандажнаасаа гаргаад өгдөг шүү. Энэ үйлдэлээр бас үнэнч гөлөг гэдгээ нотлоод хайр хөргөө шаасан байдаг. Ах хүүч бас итгэж байгаа шүү золовсох минь. Хамт гоё шаага тэр оргил төрвөл хөрий. Ухааны юм яриа л. Мань банд ч энийн цайнд хүрчих гээл харилцаа холбоо яадаг идэг нөө хаа маа ажиглал сурсан шиг өдөр хоног өнгөрсөөр 2002 онтой золгосон байдаг юм байна. Гайгүй мөнгө олсныхоо дараа парти зохиодог нь хууль болсон гэхүү дээ. Пив шимээд гоё байх чинь өөртөө нь үе нэг добрын нөхөр байн хоёулаа тустаа гарья. Алийн болгон пестанарт үйлчилж явдаг юм бэ. Өөрсдөө дэлгүүрнийгээд бараа оруулж ирээ л да антар гэд хуцаж унгаж шөвөгдөж байхад нэг тоож байгаа шинжиг. Тэгсэн тэр доор бахим хоёр ир нэг хүүхэн булаацалдаа шаалцаад эхлэхээр нь ашгүй инвестат юм яриха болох юм. Гэд зулг гүйж очоод зодоон салгаж тэр хаваар бас боон ажил. Бараа нааш цааш зохицуулдаг ах бас тусдаа хувцсаар ч хөлжих сонирхолтой баахан күрдг оруулаад ирсэн зарнаа л гэдэг юм байна. Хар халуун улсад ацаараа күртэг зарах гээд гингүүт. Би мэдчихээн акулгнуудаа өмх ямаа амхаа тэр зөрөгтмний итгээд аль гээл.
Нөгөө өвгөн хүүгийн оруулж ирж байгаа бараануудаас дундаас нь туух ажлыг манай Cookie хариуцаад амжилтаар баахан хүрдэг аваад харин өвгөн ахад торон бандгнууд илгээж орхидог юм байна. Нөгөө хэдэн сөдөн хүрдгнүүд бүр тэр хаваар нэг зарагдаад эсрэг талын бизнес хамтрагч ах хүүгийн дэлгүүрийг бараг хаагтлан цөлмөөд мөнгийг бол өстой шуудаа гар нь олоод нэг жигдэрч авна да. Тэгээд өвгөн ахад хүндлэл үзүүлээд үнэтэй цайтай цаг бэлгэлэнгээ шаасан төршөөгөөрэй гэд дараач та нэгэндээ лайв болоод байлгүйгээр томхон хувийн эзэмших санал тавьдаг юм байна. Олсон үе төмөн мөнгөө Солонгос руу явуулах ажлыг өвгөн ах хариуцаад бараа зарах ажлыг сахалт Карл хариуцсан гэхүү дээ. Cookie минь зайлуул ашгүйнийг байр сав худалдаж аваад ижигээ оруулчих байгаа бас. Сахалт ахтагаа гарны илж ажилдаг болохоор цааш тааж бас ураад өгьгээд ер нь ирээдүйд энэ Колумб том гихчин шопинг молл нэн шүү хоёулаа энтергээл огшсоож байх хооронд нөгөө эсрэг талын дэлгүүрийн ах хүү цагдаа найзтай авилга өгөнгө тэдний бараг гацаагаад өгödөх. Амьдрах харахгүй боллоо шүү. Гэл бүхс ухах маягтай. Зүгээр бараа гаргацдаг байсан нөхдүүд гинт хянан шалгана гэдээ байхаар гайхах маяг орж ирээд ангааж байтал дээрээс том мөндөр унаад бүр машин тэрэгний цонх хаг шаагаад байдал нэг л биш шүү. Баста байхгүй хамаг юм хуу хамуулаад хураалгацсан. Ер нь бөөндөө хуралдаад яагаад гинт манай талд ажилтдаг цагтаа урвч юу хор ороод ирвэ? Гэт ямаа омгоор ярилцаж байтал гинт өөр мөж рүү очиж бараа шааж ирэх санаа гаргаад өнөөхийг нь манай Cookie хийхэр болдог. 200 сая бэлнэр уудалж аваад явахтаа бэлдээд өрөөндөө ороод өөрийгөө тайвшруулаа шааж байтал гаднаас гэнт таав нь орж ирээс буу тулгаа шаадаг шүү. Гудамжинд гараа жагрын шаасаар байгаад хүнээ байсан биз та хүүгээ мөнгөтэй байгааг хаанаас ч юм сонсцсон. Чи ястаа гоё амьдэрч байгаа. Би зүгээр энэ мөнгийг ч аваа зүгтлээ гэж барьцалцаар байгаад яг чихнийх нь хажууд буу дуураад дүлээрүүлж угаад мөнгийг аваад зүгтсэн. Нэг Колумб хүүхэнтэй хамт Токио дрифт лугаа хөөцөлдөөс. Хоцоо шаасан юм ба. Дрифт хийж чадахгүй юм мөргөө шаадгүй. Тэгээд гүйж очиод харсан чинь нөгөө бузар хүүхэн аав нь бодож алчаа зүгтсэн байт. Ингээд мөнгөгүй аавгүй болцсон мэл гайхаад өст. Үе төмөн хүмүүсийн цуглуулсан мөнгийг алдаа шаацсан тул яах үгээ толгоогоо шаах маягтай байжээ. Эртэд нөгөө бистагийн манитээс хурааж авсан бараануудаа олж авъя. Нэг агуулхад бүгдийг хураалгацсан байгаа юм байлээ. Яаж иж жоод очиж авъя. Гэт бахим хоёр махчин эр дээр очиод өөрсдийнх нь хүн юм шиг царайлж угаад яг авдгийн даван дээр буудаж хаяад нөгөө хоёр үлэмж эрэхтэйчүүдийг буудаад алчдаг юм байна. Хүн алсандаа галзуураад ухаан мэдрэлээ алдаад хэцүүхэн байж байхад бусд нь ирээд бараануудаа ачиж аваад явнаа. Баста ер нь мөнгөний төлөө юу эсийг хийх вэ? Цул сарын баяраас өмнө бараануудаа хүмүүс зарж гэлс мөнгө олохгүй л болохгүй. Тэгээд яарвчлаад байгаа юм байна л та. Өвгөн ах оффистаа ирсэн чинь Алехандрогод нөгөө урчин бараагийн шаасан байста өвгөн зүргөө багалзуурд чивтүүлээ. Чи бараа уулгаа стоп стамин гээл тайраал эхэлдэг юм байна. Чи намайг халуулаад асалтаа чи гээл өдөөс нь бас эр зөргийг үзүүлчих юм уу? Хараалаа тэгш нойр үрээл. Баши бараас шааж үсэн чинь нөгөө найзан залгаас хаанаган бай бро ирж байгаа мó санаа зовоогод байх юм хаста. Одоо нөхцөл байдал гайгүй байдаг байгаа. Асуулчих үедээ гэл. За яаж ч гэсэн бүх юм сайхан болно. Чи миний аавын оршуулган дээр ирсэн хоёр хүүний нэг шүү дээ. Гэл хосууд аятай чалчиж байсан ард нэг мототой нөхөр дагаа шагаад байдаг шүү. За ч одоо юм бэставэ гэл яах нь. Харж байгаа л гараж дотор орж ирэл огцсон баруун дараал хальт төрүүлж тийм. Тэл зогтаал явж байгаад ашгүй нэг юм мулдарлаа гэсэн булан эргээд гарч ирэхээр сандчаа шааж байгаад машин мөрөгч. Үнэхээр машин барих авьяасгүй гэж одоо энэ хүн л байлгүй тэ байж. Нөгөөх нь шууд буу гаргаж ирээл ардаас нь буудаас шатны тэнд барьж аваад алчих гээд байдаг юм да. Тэгсэн нөгөө талд өвгөө ах харыг хийсэн бүх хэргийг Cookie санаачилж хийсэн гээд бухчихсан. Эргээд андын харилцаагаа сэргээж карьераа олж авцгаа ухааны юм ярьсан хунд тулгаж байдаг бөхсөн нүрт юм да. Яг чагрын шаагаа сууж байсан чинь гаднаас Cookie орж ирээл. Тэгсэн бантаад одоо ястаа асуудал байхгүй. Эвдэр цөш хоёр ах энэ гээд хуцаа сууж байхад нь хөгшин төгцөг минь чам мэтийн чацаасаа чацаа нүдэг гүзээлэнтэй ярих юм байхгүй. Чиний хөлс асуурчинд би хоёр дахин ихийг төлсөн гэж хэлээд шүлс нь хатааг байхад буундуу пан. Гүлгийг тархин дундуур шаагаа унахч. Энэ ч одоо юу болоод байна гэхэд дагдсан дээр нь буу налаад ороод ирэхэд заадах юм. Ах нь буруугүй шүү. Миний дүү тайвшраарай гэд айх маяг ороод ирлээ шүү. Ах минь.
Би зүгээр л баяжмаар байна гэж хэлээд гараад явчихдаг юм байна. Шийдсэн бэс та нэг л эвгүй болшоо шүү гэд ах хүү жаах айгаастай. Сандарсандаа мани байтмах гэд ирэхээр үлээ шалаа шүү бүрээ. Шийдсэн хөөхөн шиг алхаж явахдаа яста юу болог гэсэн шиг эвгүй харагдж байх ч нэ. Хуаймны хэрэгээр шалгагдаа төр саатуулж байхад нь өнөө найз нь жимби хувцалж байгаа цагдаагийн даргад бэлгээ хайрцаг дүр мөнгө өгтөө сайхан бялсуу идмэн яах гэл. Хүүхдүүд эвгүй томорч шүү. Шоронгоос гараа шууд эхний хийсэн ажил нь аавын алсан самганг нөгөө ертөнц рүү тонилгож өгчөөд янжуур асааж аавдаа хүндэтгэл үзүүлдэг юм байна. Ингээд 3 бузар жил өнгөрлөө. Бизнес класст арилгасан сонгон шиг залуу болчихсон шааж өгдөг шүү. Аль хэзээ нэг Колумби хууль ус бараа материал нийлүүлдэг 8-ны хаан болчихсан айтал хуучин хөхн холгүй хүчин зүтгэдэг байсан ах нарыгаа нэг тоогоод авах шаардлагагүй болчихсон. Ажив ах нар минь одоо арга барилаа өөрчилж ажиллагаагаа улам өргөжүүлэх цаг нь ирсэн шүү гээл. Том улаан нүрэн дээр нь юу ч хэлж чадахгүй гэж гинт багтарснаа мөгөлөгч нь гэд зараалганд нь явж байдаг. Дүүхүү томорчихсон. Бүр ерөнхийлөгчийн ивэлд багтах хэмжээний сайн гар болсон юм байна л. Ах нарын бараануудыг цагдаа нар ажиллагаа явуулаад бүх материалыг нь шатаагаад органж байгаа солонгосчуудыг хууль бусаар сууршиж байвал улсаасаа хөөгөөд ихэлсэн. Бас нэг тийм эвгүй юм дгүү да. Ах хүүнэр бөөн сандрал шаагаад нэлээ хэцүү байхад нь Куки үрж ирэл. Та нар болооч авста. Ингээд тэргүүтэд байхар чинь бид нар улмал хэцүү байдалд орно штэ. Гэд байхад нөгөө хэдэн хүмүүс нь хуцаа бид нар сайхан амьдрмаар байна ухааны юм яриад улам агсраад байхаар нь нулимс хасгаруулагч хий сацаад бүгдийг борооходод амар заяа үзүүлдэг. Юу хүсэж байгаа? Бүгдээ нөгөөд энэ байдлыг намжаа. Гөлгөнүүдээ гэлээ. Өвгөө ахтар ирээд байдлыг ярилцах гэсэн өнөөх нь өсөлт энтер тарж марцсан мөнхийн залуугаараа шаачих гэд бас үзээд байх юм аа өрх. Мохны яаж чадах вэ одоо? Чи том болцсон юм биш үү мэдээ. Тэгээ зөгцүүлчих энтер гэд. Бас янз үзээстэй. Сахалт Карлын мөрөдөл шопинг молл байсан чинь одоо тэжээсэн бэрүү шопинг молл нээх гээд ажиллаад байгааг харах бас бишгүй хэцүү шааж байна шүү. Гөлөгчин цээжин дотор хүнд оргоо шаагаад байх юм аа. Хөөе мэдөө одоо энэ Колумб цагдаа нар галзуурч байна. Мэдөө энд ингэж бослого дэгдэж ухаар дуугу тонлоод өгч штэ. Манай хэдэн энэ чимээг өхөө ажиллаа зөксүүлээ явж байна. Чи ингээд том хөдлөөд байхаар хэцүү байна. Хүний мөрөдлийг булаачаад. Одоо чамтай хамтрна гэж бодоо юу гэлээ. Босод хамтарч болох этгээдүүдийг цуглуулад одоо бүгдээрээ том шопинг молл нээн гэсэн биш. Хуучин суугрууд хуцаараа мэдөө. Чи доор бид нар сугны үс чинь болоод ажиллах хэрэггүй. Гэ бас хэцүү хэцүү. Гөлөг. Тэгж байсан нөгөө ах хүү гэн тинейжер аль юу ч болоод байгаа юм мэдээгүй. Чадахгүй бол дүүдээ халаагаа өгчин л үсттэй. Хэцүү шас. Кукигээс тусдаа хоролдоол бацааныг яах вэ энэ төр гэсэн үгсэж байдаг шүү. Та юу ч гэсэн хэрэг болж магадгээд хадгалж байсан бууга гаргаж ирж хаар зогсд. Салхилын энтергээд гараад алхаж яваад машиндаа суух гэсэн төгжээтэй. Найз нь гарч ирээ төгжээг нь гаргах гээд түлхүүр дээрээ дарсан чинь машин доторхон дэлбэрч байдаг. Бүгд харцсан зогсож байдаг. Бүгд хийх гэж байсан ажиллагаа нь бүтлгүй утсан. Санд чал байдаг бүх мөнгө төгрөгөө цүнхэлж аваад Куки согт юм да. Ах хүн бууны хамгаалалтаа машиндаа түүгээ суулгаж аваалаа. Явж байхдаа ах нь л яахчгүй шүү дээ. Муусай гөлгөнүү том болжээ те. Тэрхэл бүхсний амсрын сайхан долоож байдаг шүү. Сахалт Карл дараагийн нислэгээ захиалсан төвдөөд хүлээж байсан чинь Кукигээс дуудлага ирж байна шүү. Заах. Би биш шүү. Би наад зам урлагч хийгээгүй. Ингээл чичигнэ шааж байтал. Юу. Би өөрөө хийсэн юм уу? Бестанарт юу ч болж байсан би хөл дээрээ зогсч чадна шүү гэдгээ бодлох гэж. Энийг хийл. Энтергээл ахыг бүр эргүү түлдэг юм да. Та байх ёстой газараа хүрээтрээ. Хоёлаа ирэхээр нэрэлцээ. Энтэргээс чи уурн хүрээд би чамайг алснаа. Чи чинь часна. Энтергээс омогтоо шааж байтал ардаас нь зөөлөн зүү тарих руу хатгаас ороод ирдэг юм байна. Мэдрэлийн цагийн дараа дөгчсөн хөдөлж ярьж чадахгүй дэмий орилохоос өөр аргагүй болт юм да. Кукиста бүр арай л урд гартаа болж. Ста би би хүртэл ажиж штэ. Энэ гэмгүү царайтай үгээс. Эвгүй нөхөр байна да. Ах хүү нэг авч явж агаар амьсгалуулъя. Энтергээд тэрэлж авч явж байгаад замдаа газар ухаж тогсмоор санагдаад. Сахалт Карлын бэлгэлсэн цагийн тайлж хайчаад машиндаа суугаад жаахан алсын бараа ширтмээр санагдаад. Гүлрээ сууж байсан чинь гинт нэг бондоо.
Бууны хамгаалалтаа цонхных нь ардаас мэдэгдэхгүй буудаа шат. Стаяа. Энд бууны хамгаалалтаа цонх штэ. Чи гинт чима гэснэ Cookie руу залгаад. За. Баригчлаа. Чамааг угаас ах нь алах гэж байсан юм уу? Энэ ухаамуутай гэдэг сумны хамгаалалтаа цонх гэдгийг мартсан байсан байна. За ядагч байсан. Бүгдийг алах амархан байсан. Чи л хэцүү байна даа дүүмэн. Алехандрогийн том хүүтэй танилцсан. Гэт эргэж харахад нь нөгөөх нь Cookie-г буудах гэж байхад өрсөөд буудчихлаа. Тэгээд ах хүүхч бас төсөөлөөгүй байхад нь буудаж хороож хоноо. Төсөөлшгүй гар юм да. Ингээд хэнчгүй юучгүй бяста царайлаад алсын бараа ширтэж байхдаа энэ том хотод өөр атсан бомбогоо хийж болох вэ гэд дуустдаг юм аа. Мохой туурай гэж. За. Анхааралтай сонссонд гэлайла. Сидаах. Шас. За бай. Дараагийн бичлэгээр уулзъя заяа.